Өдрөө сайн бацгаана уу? Росли тарид ээлжид мэргээрээ уулзахад бэлэн болсон байна. За ингээд subscribe-ийн маань тоо 5,000 гарсан байна. Subscribe дараад channel-ыг маань дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлээд өнөөдрийнхөө мэргийг эхлүүлцгээе. За өнөөдрийн маань мэргийн сэдв ер нь яхаа одоо яг байгаа харилцаа маань тэгээ та юу бодоод байгаа, тэр хүн энэ харилцаагаа яг юу гэж бодоод байгаа гэсэн энэ хоёр талаас нь ерөнхийдөө мэрэг хийх болно. Тэгэд мэргээ эхлүүлж байна. Бүгдээрээ группээ сонголт хийгээд ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийнхэн маань энэхүү ногоон өнгөнд татагдаж орж ирцгээсэн байна. Эхний игнээ та энэ харилцаанаас юу хүсэж байгаа вэ гэсэн асуултыг асуух болно. За Nine of Cups, Nine of Pentacles, Six of Cups, Queen of Pentacles, Chariot. За окей. За нөгөө хүн маань энэ харилцаагаа юу гэж харж байгаа вэ? За Seven of Swords, Three of Wands, Hierophant, Devil, за энэ хүчрийг King of Wands, Queen of Swords за гэсэн картууд гарч ирлээ. Эхний игнэ та штэ тэ. Тэгэхээр та бол одоо энэ харилцаанд бүр айгүй их юм сэтгэл хангалуун өндөр сэтгэлдэлтэй байгаад байна. За Nine of Cups тэ. За эхний картууд бүгд энэ картуудад доошлуулж байгаа тарчи. За Nine of Cups карт бол ер нь бол нөгөө хүсэл мөрөөдөл биелсэн гэсэн ийм нэг happiness-ийн карт байгаад байдаг. За үнэхээр та одоо тэ өөрийнхөө бодож мөрөөдөж явсан хүнээ олсон гэж ингэж аягүй их баярлж байгаа. За дээр нь энэ бүхнээс аягүй их тийм сэтгэл санааны тэ ийм аз жаргалыг ингээд одоо хүртэж байгаа. За магадгүй энэ харилцаа бол нэлээд удаан хугацааны юм уу багтаа нэгээ таньдаг байсан ч юм уу тэ. Нөгөө талаасаа ярих юм бол энэ харилцаа бол бид хоёрын хувьд тэ одоо амьдралыг дуустал тэ ингээд гэр бүл болоод аягүй сайн сайхан амьдраад аягүй гоё ингээд явнаа гэд ингээд бүр бодож байгаа. За Queen of Pentacles карт маань ер нь бол юм нэг тийм энэрэнгүй тэ аягүй гоё одоо ийм тайван сэтгэл санаа юм төвшин. За дээр нь одоо ер нь бол ийм тогтвортой гэх юм уу нэг ийм сэтгэл зүйтэй аягүй гоё ингээд нэг тийм энэхүү харилцаанд нэг л тийм гоё уусан шингэсэн гэх юм уу ер нь бол нэг тийм тэгээ энэ эмэгтэй маань ингээд бүр нүдэн ханаад аягүй сайхан ингээд тайван сууж байгааг харж байгаа байх. Тэгэхээр ер нь бол яг та бол үнэхээр энэ харилцаагаа бол тэгээ бүр ингээд бүх зүйл сайхан болно гэсэн ийм нэг аягүй гоё өөдрөг бодолтой явж байна. За тэгэнгүүт Chariot маань энэ дээр харж байгаа тий. За ер нь бол болохоос болохгүй хүртэлтэй одоо ийм гоё ингээд хүч чадлаа аваад тэгээ энэ харилцаагаа бол бүр амжилттай болгоход би бол маш их юм хүчин чармаалтыг өгнө. Маш их юм хүчрэг байдлыг би өөрөө харуулна ч гэдэм үү те. Тэгээ таны одоо хайрлаад байгаа хүн маань за энэ хоёр карт те. За King of Wands карт маань бол нэлээд юм гоё юу inspiredтэй те. Танд бол бүр маш их татагддаг. Одоо та маш их таалагддаг гэсэн үг те. Гэхдээ энэ хүн би бол энэ харилцаанд баг зэрэг нэг тийм итгэлгүй байгаа. Эсвэл бол нэг тийм ямар нэгэн зүйл юм жоохон нууцлаж байгаа ч гэдэм үү те. Нэг ийм жоохон тайрын нөгөө энерги жоохон юм нэг
шал өөр л байгаад байна л та. Тэгэхээр энэ дээр бол жоохон анхаарах хэрэгтэй. За сэтгэл санаагаа хитрхи их нөгөө хүлээлттэй, хитрхи өндөр хүлээлт бол бас ингээд айгүй хэцүү болчиход байдаг. Дараа нь гарах ямарваа нэг эрсдлээс ч гэдэм үү те өөрийгөө ингээд сэтгэл зүгээ хамгаалах нь айгүй чухал. За ямар нэгэн зүгээр ингээд муудалцдаг ч юм уу те үйл ойлголцол гарахад яг ийм хитрхи өндөрт байгаа хүн чинь ингээ унахтаа айгүй тийм хүчтэй уналт өгдөг байхгүй юу сэтгэл санааны хувьд сэтгэл зүйн хувьд те ийм жоохон гэмтэлтэй болчих гээд байдаг. Тэгэхээр энэ дээрээ та бүр айгүй сайн анхаарад өөрийгөө те ямар ч нөхцөл байдалд хүргөөд сэтгэл санаагаа ингээд нэг тийм эрүүл аваад үлдэж чадна гэдэгтээ анхаарах хэрэгтэй л гэж хэлэх гээд байна л да. За Three of Wands Hierophant картууд байгаа юм. Гэхдээ яг нь ер нь бол энэ хүн жоохон юм нэг алс хол байгаад байна уу өөрөөс чинь жоохон зайтай байгаад байна. За энд бол нөгөө нэг энэ хүн маань Wands карта ингээ барьсан байгаа. Энэ 3 Wands-ын бас нэгийг ингээ барьчихсан. Гэхдээ та бүхэн харж байгаа энэ хойдолтой 2 завь 2 тишээ ингээд явж байгаа. Зам одоо салсан гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ хүний хувьд ирээдүйдтэй магадгүй ингээд бит хоёрын одоо харилцаа салж магадгүй юм да гэсэн байдлаар айгүй их ингээд бодлогоширдог байж болох юм гэж би бол хэлгээд байна. За Hierophant карт бол яг ёс заншил те нэг тийм ялгаатай байдал ёс заншлын хувьд ч юм уу ийм ялгаатай байдал байдаг. Дээр нь яг ингээд нэг те гэрлэлт амлалтын картууд байгаад байдаг. Яг энэ одоо нөгөө хүн маань одоохондоо бол яг би бол амлалт өгөх болоогүй л байна гэж хэлгээд байна. За дээр нь Devil карт те. За Devil карт маань юу вэ гэхээр дээр нь жоохон юм токсик харилцааг илэрхийлгээд байдаг. Салж болохгүй, нийлж болохгүй те. За дээдлийн карт бол тааштай. Та бол энэ харилцааг дуусгах ямар ч тийм бодлого бүх гэрэлгээ бүх амьдралын ад жаргал бүх юма тавьсан байхад энэ хүн болвол тэгээ энэ бол ингээд салж болдгоо нийлж болдгоо ийм нэг токсик харилцаа болчихоо дээ гэдэг зүйлийг бол айгүй их бодож байгаа буюу энэ хүн бол жоох юм зайтай байх сонирхолтой байна энэ харилцаанаас. За Queen of Swords карт тэгээ энэ бол хит их өөрийнхөө орон зайд тэ таныг нэвтрүүлэх тийм бодол байхгүй. За дээр нь энд харж байгаа те энэ Ace of Swords энэ хүн одоо энэ нэг сэлмээ ингээд нууж байгаа ч юм шиг те ийм сонин байдал ингээд харуулж байгаа. Тэгэхээр энэ хүн бол өөрийнхөө нууц, өөрийнхөө амьдрал руу, амьдралынхаа тэр одоо хар бараан зүйл рүү ч гэдэг юм магадгүй хитрхи их таныг ингэж оруулах одоохондоо бол үнэхээр бэлэн биш байна. Өөрийгөө хамгаалсан байдалтай байна. За дээр нь Four of Cups те боломж байгаа ч гэсэн таарын харилцаа урагшлаад магадгүй одоо энэ Hierophant энэ хүн бол бас ингээ нэг гэр бүлээ хайж байгаа ч юм уу те хүнтэй гэрлэх тухай ингээ бодоод эхэлсэн хүн байна. За Queen of Pentacles карт маань ер нь бас ийм нэг тэ гэр бүл болох нэг амлалтын карт байгаад байдаг. Та хоёулаа энэ зүйлийг бодож байгаа боловч бодлол бол амар тийм эсэргүү байгаад шүү гэж хэлгээд байна. Тэгэхээр энэ дээр айгүй сайн анхаарах хэрэгтэй байна. За ер нь одоо яг нөгөө юу зөвлөгөө карт гэх юм уу ер нь love oracle-аас яг дундын харилцаа ямар байх вэ гэдгийг гаргаж ирээд тэгээ онцлоод дуусгая да. За you deserve love гэсэн карт гарч ирлээ. За God can see release your ex. За картууд бас ер нь бол айгүй сайн гарч ирлээ л гэж би бол хэлэх гээд байна. За энийг ойроос харуулахгүй гэрэл нь амар цохоод байна. За ер нь бол чиний энерги те одоо жишээ нь ингээд хуучин ийм X-тэй холбоотой зүйлээс релиз хийх нь айгүй чухал гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол би бол одоо яг үзэж байгаа таныг бол гэж хэлэхгүй энэ нөгөө одоо энэ тантай харилцаанд одоо тантай үерхэж нөхөрлөж байгаа ч юм уу те энэ нөгөө талын хүний маань асуудал болчоод байна. Тэгэхээр энэ хүн бол яг нөгөө ямар нэгэн нууц байна те өөрлөгөө хит оруулахгүй байна боломж байгаа ч ингээ эхлүүлэхгүй байна гэдэг чинь энэ нөгөө хуучин харилцаанаас ерөөсөө нөгөө релиз хийх буюу
хуучин харилцаагаа орхиж чадаагүй яг нэг сэтгэл зүйн хувьд энэ харилцаанаас холдож чаддаг юм. Ер нь бол ийм асуудал байгаад байна гэсэн үг. За you deserve love гэж штэ та ийм хайрыг хүртэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ бол яг таны одоо нөгөө нэг үдсэж байгаа таны зөвлөгөө гэх юм уу? Чи ингээ айгуу сайхан хайрыг хүртэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр X-ээс релиз одоо X-ээс сэтгэл санааны хувьд emotional хувьд ингээд өөрийгөө татаж чадаагүй. За өөрийгөө бүрэн нээж чадахгүй ерөөхдөө ийм амар хаалттай байгаа энэ хүн яг үнэхээр таны дараагийн ингээ хайр болоод хамтрагч болоод бүр гэр бүл болоод явах юм уу гэдэг дээр айгүй сайн фокуслаад бодох хэрэгтэй. Магадгүй та ярилцах хэрэгтэй хэрвээ ийм зүйл мэдэрч байгаа бол гэх юм уу. Нэг зүйлд хитрхи ингээ автцсан юм байх магадaltaй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэдэг нь жишээлх юм бол шүү дээ жоохон ингээд нэг тийм сэтгэл санааны хувьд хэцүү байлаа гэж бодлоо тэр хүн. Би бол энийг тэр хүн гэж тэр хүний энерги байна гэж хэлгээд байгаа байхгүй. Одоо тэр муу зүйл нь одоо хуучин нөгөө харилцаанаас салж чадаагүй байгаа. За жишээ авч байгаа шүү. За хуучин харилцаанаас салж чадаагүй байгаа. Магадгүй түүнийгээ ингээ мартахын тулд ч гэдэм юм addiction буюу ийм нэг донтолттой байгаад байгаа байхгүй. За эсвэл хитрхи их нөгөө тоглож нөгөө өөрийгөө сатааруулж цаг хугацааг өнгөрөөн эсвэл жоохон ууд цаг хугацаанд өнгөрөөн ч гэдэм юм. Энэ байдал бол энэ хүний таарын харилцаанд нөлөөлөх энэ романтик байдлыг үгүй хийж байгаа гэж ингэж гарч байна. Тэгэхээр ерөнхийдөө групп нэгийнхэн маань жоохон ингэж нөгөө сэтгэл санааны хувьд газардах хэрэгтэй болж байгааз битээ хитрхи их юм хөөрөлт автаж хитрхи их юм баяртай байж болох ч гэсэн бас нэг тийм энэ хүнээ таних хүртлээр жоохон юм нэг ууж ухаантай за юу илээ яах вүлээ энэ хүн ер нь ямар хандлагатайгаа илээ за яг татагдж जैन үнэхээр татагдж जैन өөрт чинь бол таалагдж байна. Гэтэ нөө long term гэж хэлдэг шүү дээ. Урт хугацааны харилцааг бол энэ хүн одоохондоо бол гаргаж чамд сэтгэл санаагаа бүр тэр чигт нь 100% чамд чиний төлөө зориулахад одоохондоо бэлэн биш байна гэж хэлэх гээд байна. Sorry. Тэгэхээр нэгдүгээр группийнхан маань жоохон ялгаатай маш юм ялгаатай сэтгэл зүйн энерги маш ялгаатай энерги орж ирж байна. Тэгэхээр сая ярилцах хэрэгтэй болов уу гэж бодлоо. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага дуслаа. Баярлалаа. За ингээд групп 2-ын маань уншлага эхэлж байна. За групп 2 маань энэхүү хоёр сонголтыг хийсэн байна. За эхний энерги бол таны энерги, хоёр дахь энерги бол тэр хүний энерги байгаа шүү. За эхлээд бол таны энерги энэхүү харилцаанд ямар байдалтай энэ харилцааг юу гэж харж байгаа вэ гэснийг гаргаж ирцгээе. За групп 2-ын маань ерөнхий энерги харилцааны яг Tower сүртэй картаар эхэлж байх чинь The Wheel of Fortune, Seven of Wands, The World, Magician, The Three of Pentacles гэсэн картууд гарч ирлээ. За нөгөө хүний маань энэ харилцаанд нөгөө маань юу гэж бодож байгаа вэ? За Justice, Nine of Swords, Wheel гайхалтай энерги орж ирж байна. Knight of Cups, Queen of Swords, Queen of Wands, The Hierophant гэсэн картууд гарч ирлээ. За тэгэхээр хоёулын дээр нь View карт гарч ирсэн. Тэгээ амьдралын хүрд гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр энэ бол би бол 2 дугаар группийнхан маань зүгээр ингээд одоо
амьдралын нөгөө урсгалд ерөнхийдөө ингээд даатчихсан гэх юм уу. За окей те болвол болно, болохгүй бол окей орхино. Цаг хугацааны хувьд энэ харилцаа маань ямар зүйлийг биднэрт харуулахыг яг тэрийг бол би хүлээн зөвшөөрнө гэсэн ийм нэг нэгдүгээр группийг бодох юм бол бас ийм ойролцоо энергитэй хоёр хүн байгаад байна. Ойролцоо энергитэй мөртлөө энэ харилцаагаа нэг тийм амжилттай болно гэж бодохгүй байгаа гэж хэлэх гээд байна. Ер нь бол тийм хоёулаа тийм. Тэгэхээр за та үзэж байгаа таны хувьд болохоор Tower card-аар хэлж байна те. Tower card бол яг ийм нэг гинтийн огцом те хүлээгдэж байгаагүй янз бүрийн юм нэг асуудал байдаг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд те яг энэ одоо чинь хэрэм үүрэндээ ингээд аюу сайхан амьдарчсэн байгаа байхгүй юу. Гэтэл яасан аянга захиад үүрийг ингээд нураагаад ерөөхдөө энэ ирвэхээ те юу гэдэг тэр чигээр ингээд бүр сав гэл одоо тэгээ төсөөллөөр бол ер нь бол ингээд явчих жоохгүй. Тэгэхээр энэ бол анханасаа жоохон ийм шуургатай эхэлсэн нэг ийм харилцаа гэж хараад байна. Тэгэхээр Tower card-аар эхэлнэ гэхээр энэ харилцаа бол бүр яагаад ч юм намуухан те ийм гоё зөөлөн харилцаа биш байгаа гэж би бол хэлэх гээд байна. За тэгэхээр Wheel of Fortune дөрөв хэлсэн те. Окей, харъя. Явжиг. Тэгээд харилцаа ингээд үргэлжлэх юу болж дуусахыг харъя. За Seven of Wands карт маань бол ерөнхийдөө ингээд бясалгал хийчихсэн. Урталтаа 7 нөгөө Wands цаваа байдаг. За энэ бол одоогоор бол энэ харилцаанд юу ч хийх хүсэхгүй байгаа гэсэн ийм зүйл байдаг. Тэгэхээр ер нь бол Tower картаар хэлсэн. За Seven of Wands карт маань бол энэ хүн маань хажууд шаарчихсан те. Ямар ч үнтэй ярихыг хүсэхгүй байгаа юм шиг те. Ер нь бол дотоодод амар их юм бясалгал хийж байгаа. Мөн харилцаа урагшлуулах бодолгүй байгаа ийм хүн байгаад байна. Тэгэхээр таны хувьд бол одоохондоо болохгүй окей те. Бид хоёр ийм асуудал дүүрэн байна. Одоохондоо надад бодох юм их байна. Энэ харилцаа бүр дууссан ч болно. Боёо World card бол нэг ийм цикл дуусах гэсэн юм утга байгаад идэг. Цикл дуусна, дараагийн шин зүйл эхэлнэ, тэ. Ямарваа нэг юм хаагдж байгаа бол дараагийн хаалга нэгдэнэ гэдэг шиг ер нь бол энэ харилцааг дуусгасан ч болно гэсэн ийм бодолтой байгаад байна. За дээр нь ер нь бол яг дотооддоо айгүй ийм бясалгалыг хийж байгаа болов уу гэж бодлоо. Нөгөө Seven of Wands Magician card маань ер нь бол айгүй төстэй. За энэ хоёр маань хоёулаа л айгүй дотгошоо. Тэ айгүй тийм нөгөө бясалгасан, дотоод өөрийгөө сонссон, ямар нэг юм манифест хийсэн, өөрийнхөө амьдралд илүү тэ better буюу одоо илүү сайн зүйлсийг ингэж нөгөө татах гэх юм уу? Нэг ийм картууд байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол таны хувьд бол би маш сайн өөр дээр ажиллаж байна, тэ болохгүй байгаа харилцааг заавал хүчлээд ахалбгүйгээр өөрийнхөө сэтгэл зүйн хамгаалтыг аягүй сайн хийж гин, өөр дээрээ бүр маш сайн ажиллаж гин. За Three of Pentacles карт бол энэ гоё хамтын хөдөлмөрийн карт гаддаг. За энэ бол дараагийн харилцааг тэгээ яг ингэж гоё хамтарч юм хийдэг, ойлголцдог, аягүй гоё тийм партнераа олох байж болно. Эсвэл энэ харилцаагаа аягүй зөв тэгээ энэ нэг төвхтэй Tower-ыг дуусгаад Tower буюу энэ нэг асуудлуудыг те гинт гарч ирсэн том асуудлуудыг World картаараа дуусгаад тэгэнгүүт дараагийнхаа алхмыг болохоор та хоёр айгүй ингээд нэг тийм ярилцаж те ингийн болвол би окей харилцаагаа өргөжлүүлж болно. Чи надтай хамтарч ажиллах ёстой. Чи миний те хамгийн сайн хамтрагч, сонсогч, найз одоо юу гэдэг нөхөрч гэдэг юм уу те ийм байх ёстой. Хэрвээ үгүй бол энэ харилцаа энэ хүрээ дуусна гэсэн ийм бодолтой та бол байна. За таны хүн болвол за мэдээж те Knight of Cups, за Queen of Wands, за Hierophant энэ картууд маань бол танд тэр хүн маш их те татагддаг хайртай гэж бараг хэлнэ. Гэтэ Knight of Cups карт маань жоохон юм нэг хайр сэтгэлээ илчлэхтэй жоохон юм хойрог, жоохон юм нууцлагдмал удаан тэ нэг алсыг ажсан жоохон юм одоо юу гэдэндээ нөгөө
хашир хүн гэж хаширсан үнийг хэлнэ гэдэг шиг. Тэгэхээр та бол үнэхээр яг тэ ийм Queen of Wands буюу өөртөө маш ихтэй те энэ болохгүй байгаа зүйлийг та бол хэсэг ингээд нөө те би өөрийгөө эдгэх ёстой, би энэ харилцааг цаашаа явах үгүй өөрөө мэднэ гэсэн ийм нэг айхтар бодолтой мундаг ингээд сэтгэл зүйн өөрөө барьж чаддаг хүн байгаад байгаа учраас та энэ хүний хувьд бол үнэхээр ийм гал те танд бол үнэхээр одоо татагддаг эрхэмсэг байдал чинь таны зүүн совин чинь те энэний хажууд юм кет байгаа. Тэгэхээр түрүү хэлсэнтэй Magician, Seven of Wands картууд маань айгүй тийм гоё сүнслэг бас ийм одоо зүйлсээр одоо өөрийгөө ингээ олох гэсэн тийм нэг юм эрэл хайгуулын мундаг ийм картууд байгаа. Тэгэхээр кайтууд бол угаасаа л нэг тийм те intuition одоо зүүн совин, зүүн мэдрэмж гэдэг ч юм уу те. Тэгэхээр та бол энэ хүний хувьд бол үнэхээр бас одоо юу гэдэг нэг амархан ингээд те таныг энэ хүн ингээд сэтгэл зүйг чинь нурааж чадахгүй гэдгээ бол мэдэж байна. Бас жоохон айж байна гэх юм уу. За Hierophant карт бол ер нь бол амлалтын карт байгаа. За ер нь бол бас юм нэг яг олон утга байдаг ч гэсэн энэ дээр бол би ер нь ингээд тэ гэр бүл болох амлалт өгөх дайны гэхдээ энийг бол энэ хүн нэлээд хугацаагаар харна гэх юм уу. Энэ харилцаа нэлээд удаан ингэж харж явна. За тэгэхээр одоо бол таарийн хувьд бол үнэхээр харилцаа чинь тогтворгүй байна. Энэ хүний сэтгэл зүйч тогтворгүй байна. Тэгэхээр магадгүй та тэ өөрийгөө ингээд энэ хүнээс татчихсан. Тэ болоогүй би чамд хариу өгөх болоогүй гэдэг ч юм уу тэ одоо жишээлх юм бол нэг тийм өөрийгөө жоохон энэ хүнээс яалтчгүй л холдуулчихсан байгаа байдал энэ хүний хувьд бол үнэхээр ийм хэцүү байна. За дандаа ийм sword картууд байна те. Sword карт бол дандаа сэлэмний картууд байгаа. За justice карт бол яг тэ одоо энэ хүн би сэтгэл зүрхээ дахгүй, бодлоо дахгүй ч гэдэг юм уу те. Яг энэ дээр нөгөө weighing option буюу одоо хоёр сонголтоо хийх гээд гэхдээ энэ хүн ингээд нүдээ боочсон байгаа даа. Тэгэхээр бас л ингээд те өөрөө чинь ингээд бодоод байгаа шиг бас энэ хүн бас яг өөрийнхөө сонголтыг хийх гээд одоо жинхэнэ өстө нэрээ бодож байна гэх юм уу. Тэгэхээр за Queen of Swords карт бол Seven of Wands карттай бол маш төстэй. За Queen of Swords карт бол энэ хүн бол бас ингээд өөрийгөө сэтгэл зүг хамгаалж байна те өөрийнхөө одоо хэлэх ёстой үгийг өөрт чинь ингээд шудраг хэлж чадна те жоохон юм шудраг те одоо яг за хоёлаа яг тэгнэ. Одоо тэгээ хоёр жишээ нь окей үргэлжлүүлье. Эсвэл окей ингээд энэ хүрээ зогсоё гэж хэлж чадна. Энэ хүн бол бас аюу тийм хурц шийдэмгий, зоригтой, зоригтой ийм хүн байгаад байна. За дээр нь justice карт те. За үнэхээр одоо нөгөө сонголтоо хийх гээд энэ хүн бол үнэхээр сайн бодож байгаа. Гэхдээ энэ хүний хувьд бол энэ бодол бол аюу тийм чаленжтай. Аюу тийм шийдвэр гаргахад маш хэцүү байна. Зүрхээ дагахгүй эсвэл өөрийнхөө бодол санааг тэ яг логикоор би энэ харилцааг ингээд дуусгах хэрэгтэй юу ч гэдэг юм уу те. За ер нь бол хоёулаа л яг энэ харилцаан дээр хоёулаа бүр бүл бүтэн ингээд нэг тийм бодсон өөрсдөө нэгнээсээ татсан, холдсон хэсэг хугацаа өгсөн ийм карт байгаад байна. За тэгэхээр за Lovers картаасаа зөвлөгөөг нэг авах үзье. За эхний карт маань Playfulness. За make the effort. За reconciliation. За тэгэхээр ер нь бол миний хувьд бол яг энэ ингээд нөгөө нэг групп хоёрын энергийг ерөөд ингээ харах юм бол хамгийн амар нь хоёулаа амар тийм юутай байгаа байхгүй айхтар бодолтой тий яг ингээд нэг тийм зүрх сэтгэлээ дагахаар хүн бүх юм ингээ харахаа байждаг шүү дээ. Энэ бол ингээд нөгөө энергийг харах юм бол жоох юм хүүтэн хүндээ. Тэгэхээр таяр зөвлөгөө карт нь playfulness буюу тий нэгэндээ айгуу тийм нөгөө гоё яг хүүхдээ дотоод хүүхдээ гаргаж ирж
таяр харилцах нь айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхгүй бол бүр нөгөө айл биш айгүй том болцсон. Тэгээ тийм гоё хөнгөн гоё фан зугаатай байх, нэг нэгэндээ гоё нээлттэй байх, хүүхэд шиг те юу ч бодохгүйгээр ингээд айгүй гоё ярилцах ч гэдэм үү. Нэг тийм нээлттэй бус амар тийм хаалттай байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол таярт айгүй хэрэгтэй. За энэ харилцаанд мэдээж хэрэг айгүй тийм effort буюу хүчин чармаалт гаргах нь тэг хэрэгтэй юм аа. За магадгүй хэрвээ таяр ингээд те дууссан тохиолдолд аль нь ч хийж болно. Одоо нөгөө өнгөрсөн харилцаанаас хэн нэгэн таны амьдралд орж ирэх магадaltaй гэхээр за нөгөө түрүү хэлсэндээ нэг хаалга хаагдахад нөгөө алга нэгдэг шиг хэрвээ таарын харилцаа дууссан тохиолдолд мэдээч хэн нэгэн цааталт нь байгаа шүү. Тэгээ хэнийг ингэж зовоож ийм хоёулаа ийм амар хүүтэн хүндий байх шаардлага байна уу гэсэн ийм нэг зөвлөгөө картууд гарч ирвүү гэж мэдэрлээ. Тэгэхээр групп 2-ын маань уншлага энэ хүрээд дуусч байна. За баярлалаа баяртай. Групп 3 маань сонголт өнөөдрийн сонголтын чулуунууд нь аюу хөөрхөн хоорондоо аюу сүрхэн зөгцсөн ийм сонголтууд байгаад байна. За эхний игнээ таны харилцаандаа гаргаж байгаа одоо үйлдэл дараагийнх бол тэр хүнийх байгаа. За ингээ эхний та энэ харилцаагаа юу гэж харж байгаа вэ? За та энэ харилцаагаа юу гэж харж байгаа вэ? 3 дугаар группийнхан. За 5 of Cups, Wheel of Fortune, the Fool, 5 of Wands, Ace of Swords, the Chariot гэсэн картууд гарч ирж байна. Яг нөгөө маань энэ харилцааг юу гэж харж байгаа вэ гэсэн чинь Hanged Man, 7 of Pentacles, Two of Cups, High Priestess, Queen of Swords, Empress. За ер нь бол 1-2 дугаар группээс бол арай нэг гоё энерги орж ирлээ гэх юм уу. Эхний игнээ бол угаасаа таны игнээ байгаа. Тэгэхээр 5 of Cups. За 5 of Cups энэ бол айгүй тийм тэг нэг тийм сэтгэл санааны хувьд юм ганцаарцсан ийм орхигдсон тэг хаягдсан ийм мэдрэмж авсан. Ер нь бол ийм гуйтгар гунигтай маш юм дотгошоогоо ийм хүн байгаад байгаа. Тэгэхээр таны одоогийн байдал бол ер нь бол энэ тэ ерөөсөө л нэг тийм сэтгэл санааны хувьд, emotional хувьд ийм даун буюу жоохон ийм нэг онцгүй байна. Магадгүй энэ хүнтэй үл ойлголцол болоод байгаа нь буюу 5 of Wands карт бол ер нь бол ийм нэг зөрчилдөөнтэй тэ ялгаатай байдалтай хоёулаа ингээд яг нэг зүйлийн төлөө ингээд нэг явж чаддгүй олон тал руу ингэж одоо ингэж санаа бодол чинь зөрчилддөг. Ер нь бол хоорондоо жоохон юм ив түнжингүү байдал байгаа байхгүй. За тэгэхээр би энэ одоо яг энэ зүйлээс болоод та бүр ингээд жоохон цөхөрсөн байдалтай бараг энэ харилцааг ингээд дуусгачдаг ч юм уу те. Энийг бол вил буюу энэ цаг хугацаанд нь өстой ингээд орхий те. Одоо нэг цаг хугацаанд яг аль тал руугаа ирэх нь бол энэ харилцаа яасан ч авахтай гэд full card буюу одоо энэ бол эрсдлийг бол нэг хүлийн зөвшөөрөөд ер нь энэ нэг өөргөө ингээд сул тавиад болох зүйл зүгээр болдгоороо болог тэ. За wheel card энэ хоёр карт маань аягүй төстэй байгаа. Тэгэхээр та бол миний хувьд бол ингээд энергийг харахад жоохон юм нэг залхацсан байдалтай байна. За тэгээ ер нь бол ингээд логик ухаанаараа буюу Ace of Swords картаараа тэ айгүй тийм нөгөө юутай логик ухаанаар айгүй сайн бодож шийдвэр гаргахыг энэ харилцаан дээр хүсэж байна. За тэгээд ер нь Chariot буюу айгүй тийм нөгөө юм хүч чадлаа буцаан сэргээж авах нь таны хувьд бүр айгүй чухал. Одоо бол та яг энэ нөгөө сонголтоо хийж чадахгүй тэг ингээд айгүй ийм бодолтой
жоохон ингээд нэг тийм урсгалтанд даатгачихсан. Тэгээ нэг юм сулбар үлбэр нэг тийм айгуу тийм нэг сул байна. Энергийн хувьд. Гэтэл нөгөө хүн маань яг одоохондоо яалтчгүй л ямар нэгэн үйлдэлгүй байна. Буюу хангид байна те. Харилцаа бол яг ийм цогсон байдалд орчихсон. Ямар нэгэн энэ хүн харилцаагаа урагшлуулъя гэж бодохгүй байгаа юм шиг чамд бодогдож байгаа боловч энэ хүний хувьд бол үнэхээр чамаа гэсэн сэтгэл бол байна. За Two of Cups те. Одоо сэтгэл зүйн хувьд бол яг нэг рүүгээ айгүй ингэж гоё мэдэрч уусаж чаддаг гэж энэ хүн бодоод байна. За дээр нь Empress card бол бүр ингээд те бүх одоо энэ хайр сэтгэлийн юм эмэгтэй хүнд байдаг бүх сайхан зан чанар байдаг. Дээр нь энэ хүн бол таныг яг л нэг тийм те яг энэ одоо юун дээр гардаг шиг одоо зураг дээр байгаа шиг инхийн цагаан тагтаа дээр нь байна те энэ хүн бадамл явахад цэцэг барьсан байна. За хүч чаддын бэлэгдэл ийм нэг гоё одоо саваа барьчихсан. Дээр нь 10 будаа те хайр сэтгэл одоо үржил шим одоо юу байдیں۔ Те танд байх ёстой те энэ хүний хүсдэг те одоо яг тэр эмэгтэй бол үнэхээр та бол мөн. Гэхдээ энэ хүн бол одоогор харилцаан дээрээ ингээд зогсонх байдалд оруулчихад ер нь бол харилцаа урагшгүй байгаад байна. За High Priestess карт бол ер нь бол маш юм зүүн совинтой юм карт байгаа. Тэгэхээр таныг те энэ харилцааг урагшлуулах сонирхолгүй байгаа ч юм шиг те одоо ийм нэг юу л болгоч гэдэг юм үү те нэг ийм амар хичээл зүтгэлгүй байгаа зүйлийг чинь хичээл зүтгэл гаргахгүй дуусгаж чадах гад те ингээд нэг орхиж явах гээд байгаа зүйлийг чинь энэ хүн бол айгүй сайн мэдэж байна буюу айгүй тийм зүүн совинтой өөрийг чинь айгүй тэгж хараад мэдэрч чаддаг те уурлаад байгааг чинь мэднэ, ганцаардаад байгааг чинь мэднэ, яах гээд байгааг чинь нэг сайн ойлгохдохгүй байгааг чинь хүртэл энэ хүн ингээд ойлгочдөг. Ийм нэг мундаг ийм зүүн совинтой ийм хүн байгаад байна. За Two of Cups түрүүн хэлсэнтэй үнэхээр сэтгэлтэй юм аа. За Queen of Swords карт бол миний хувьд бол энэ хүн бол удахгүй ер нь бол ингээд те айгүй тийм шийдэмгийн халхам хийгээд яг одоо те хоёулын харилцаа яах вэ гэдэг дээр бол та хоёр бүр аюу сайн ярилцаж чадах буюу энэ хүн бол зөвхөн үннийг ярина гэдэг шиг зөвхөн чин үннийг ярина харилцаагаа яг яахын те чамд одоо өөр одоо те харилцаагаа сайжруулах боломж байна уу үгүй юу ч гэдэг юм те яагаад тэгэхээр энэ хүн бол яагаад ч таныг алдахыг хүсэхгүй байгаа учраас хамгийн мундаг нь энэ хүн бол тантай маш ингээд нэг шудраг ярилцах болно. За мэдээж хэрэг үдээ болтол ингээд те нөгөө таарын маань харилцаа бас ингээд явсан байгаа. Эсвэл шинээр эхэлж байгаа бол энэ хүн бол яаж ч гэсэн энэ үр өгөөж гэдэг юм уу энэ харилцааныхаа эцийг хүртэл юу болж дуусах вэ гэдгийг энэ хүн ингээд харахыг хүснэ. Тэрнээс ш бол ингээд те шууд өөрөөс чинь холдож явах энэ хүнд бол ямар ч тийм бодол байхгүй буюу энэ хүн бол үнэхээр таныг бол маш сайн уншиж чадна. Яг тэр чинээрээ тантай тэ шудраг яриа өрнүүлж чадна. Тэгээд одоо харилцаагаа одоо болохгүй хүртэл гэж ярьдаг ч тэ болохоос болохгүй хүртэл бүх хийж чадах зүйлээ хийгээд энэ хүн танаас холдсон ч гэдэг юм уу нэг ийм байдалтай байна. Тэгэхээр таны хувьд бол жоохон хүчин чармаалтгүй нэг тийм сулбар байна гэдэг нь бол бүр яалтчгүй л энерги юм байна. Жоохон тийм гаруул муудалцаал те нэг тийм эмо байгаад шүү. За зөвлөгөө картыг Lovers картаас суулгая. За нэгдүгээр карт бол Wedding. За мэдээж хэрэг ингэж их татагдаж хайртай байгаа хүн бол те таныг Empress гүнжгээд харцсан хатаан гэд харцсан байгаа хүн бол яаж ч ийсэн сайхан гэрлэлтээр дуусгахыг хүсэж байгаа буюу 7 of Pentacles карт те яг болохоос болохгүй хүртэл явахыг хүсэж байна гэдэг чинь яг Wedding-ээр илэрхийлэгдэж байна. За найзууд чинь танд туслахыг зөвшөөрөөрэй гэж шүү дээ. Тэгэхээр магадгүй нөгөө нэг одоо энийг бол би танд хэлж байгаа л уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр энд ингээд ганцаараа асуудлыг шийдэх гэдэг ингээд үзээд байгаа байхгүй юу? За тэ хэнийг сонсохгүй өөрийнхоороо ийм жоохон дураараа юм уу гэж бас ингэж харагдаж байна. Тэгэхээр
найзуудаасаа тусламжгүй, саппортгүй те яг энэ хүн ер нь яг хүнээр хүнийг одоо юу гэдэг тайлбарлуулах шаардлагагүй ч гэсэн миний хувьд бол танаа найзууд чинь энэ хүнийг бол сайн хүн гэдгийг бол мэддэг юм болов уу гэсэн бодол төрлөө. Тэгэхээр найзуудаасаа саппорт аваад за эсвэл бол энэ хүний талаар саппорт гэхээсээ илүү өөрөө энэ ганцаардаад байгаа те ганцаараа шийдвэр гаргах гээд байгаа энэ амар нэг тийм хаягдсан мэдрэмж аваад байгаа энэ нэг уйтгар гуйнгаа найзуудтайгаа цуг гоё ингээ фан цагийг өнгөрөөх ч юм уу те гоё хөвгчлөлтөө цагийг өнгөрөөгөөд гоё ингээд нэг тийм өөрийгөө жоохон сэргээх нь чухал яа тэгэхээр чиний нөгөө энерги тийм солбор байна гэдэг байгаа шүү дээ. За deception гэхээр энэ бол яг нөгөө ер нь бол жоохон юм маск зүгээд байна те. Ер нь ингээд нэг тийм уруу таталт гэж энийг хэлэх баха. Тэгэхээр хин нэгэн бас ингэж нөгөө уруу татаад байгаа байж магадгүй буюу танд нөлөөлж байж магадгүй ийм нэг хуурамч масктай хүн бас тайрын дунд байна гэж хэлэх гээд байна. Жохон энэ харилцаа жохон ингэж сүйтгэдэг, магадгүй жохон хатаархдаг ч юм уу те. Энэ дараа энд одоо жишээ нь энэ devil байгааз энэ чихэнд нь ийм нэг angel гэж хэлэхгүй хаастай те. Тэгэхээр энэ devil төрлийн нэг хүн ингэж одоо те маш буруу зүйлийг ингэж зөвлөж жохон юм харилцаанд чинь жохон нөлөөлөд байна гэж хэлгээд байна. Тэгээд энэ үнэхээр те тайрын харилцаанд ямар нэгэн байдлаар сөрөг зүйлс оруулж ирж л байгаа бол тэр хүн бол ингээд бас жоохон хуурамч хүн байж магадгүй шүү. Маск зүүсэн те худлаа тусгаж байгаа хэрнээ аль үшээ ингээд туснаасаа илүү ус болно гэхчээр нэг ийм харилцаанд чинь сүйтгэл одоо сүрүүлэх гээд байгаа юм хүн байж магадгүй гэсэн ийм нөгөө зөвлөгөө картууд гарч ирлээ. За ингээд 3 дугаар группийнхаа уншлагыг дуусгаж байна. Баярлалаа.